Бүгдээрээ сайн бацгаана уу? Ээлж нэг мэлхтэй тавтай морил. За сайн явж ирлээ. Үнэхээр гэрээ сансан байна. Ийм гоё цэвэр агаар энэ гоё байгалыг саналгүй яах вэ? За одоо эрт хүчтэйгээр нүүдэл судлын ажилд орноо. Тэгээд сайхан хоолундаа идж аваад бид нэр ойр зургийн хүмүүс далт гинэ. Хоолоо идчихэд богончгоо аав хоёр маань сойрон айл дээр буулгах явлаа. Тэгээд ихч бит хоёр болохоор нэг нь хашааныхаа ноосыг түгээд нөгөөх нь болохоор гэр доторхын хүмүүс далт хийж байна. За би аюу гой цэцэг авсан бэлгэн. Тэгээ баярлалаа буйна ихчээ. Дүүн таныхаа өгсөн цэцгээр хөдөөч гэсэндээ гоё гангарч байна. Тэгээд цэцэг өгдөг ч гэсэндээ цэцэг авсан мэдрэмж өгдөггүй гэж үгээдэг штэ. Цэцгээ хэд үнэрлэлчээд юм хүмүүс далт хийж гин. За манайх тойлжаад сүнээр аяг тавгээ бүгдийг ингээд сайхан далт хийдгээ жиргэлж. За энэ үед бол дүүнэрийн хувцас ер нь айгүй хэрэг болно. Тэгээ алчуур, адиэл гэлтэй даав энэ төр бүгдэнд нь сайхан хагарч байх юмнуудаа нэг бүрчлэн нямбаалан боноо. Тэгэхгүй бол хол замд явдаг учраас намайг жоохон байхад ээж минь нүүн гэж сонсноосоо бараг 4-5 хоногийн өмнөөс бүгдийн нэг бүрчлэн багаар ажлынхаа хажуугаар баадаг байсан. Одоо ботход айгүй тийм альва зүйлийг төлөвлөдөг байжээ гэж боддог. Тэгээд яг ингэж боохыг ч гэсэн би ээжээсээ сурсан. За манайх нэг жаазаа болохоор талтайгаа хоёланг нь явуулсан байгаа. Ер нь бол гэрийнхээ тавилганы талыг түрүүн жижиг гэртэйгээ хамт явуулсан. Тэгэхээр харцангуй гайгүй болсон байгаа. Манайх ч тэгэл нүүх гэж ингээл 3-4 хоногийн ажил болдог. Эхлээд ахих явна, жижиг гэр явна, манайх явна, хашаагаа явуулна гээл. За өнөөдөр бол аав ах хоёр эхлээд хашаагаа хүрхчээд ирээ гэсэн. Тэгээ бид нар хашааныхаа модыг нэг нэгээр суглаад байж байна. За тэгээд адуу хүргээд бүгдийг бас авч явахдаа ер нь нүүт судалтай бэлдэж байна. Хашаа барих ч хэцүү, хашааныхаа модыг сугалж ачих ч хэцүү. За тэгээд мэдээж хүнд ачаатай учраас хашаагаа аваа явах ч хэцүү. Тэгээд ямар ч л хэлсэндээ хөдөөний амьдрал сайн муу хэцүү амар гэд бүх зүйл хосолдог. Тэгтээ амьдрал бол үнэхээр гоё идэг. За тэгээд хашаагаа багаар ачиж байна. Тэгээд аав болохоор патралтайгоо явна гэсэн. Тэгээд би бас ойр зургийн юмнуудаа үгүй явуулчих байх ч гэсэн ачаа багсаг. Тэгээд агаа болохоор бонготой явна. Тэгээд манай ихч тэгээд дүүнэргээд бүгдээрээ явах нэ. Тэгээд буцаад орой ирнэ гэсэн. За өнөөдөр тэгээд нэг хашаагаа нүүлгээд патралаа урд тавьчаад аав хоёр маань ирэх тийм ажилдаа явж байна. Тэгээд энэ хүрэлбэрийг маань үзэн та бүхэндээ баярлалаа. Маргаашаас манай мал явнаа. Маргаашаас бүгдээрээ гоё бичлэгээр уулзах болно. Тэгээд баярлалаа. Баяртай.